Сайн бацгаана уу? Нодлогчдод хайрт үгүй. Мэдчилгээ хүргэлтийн хамт олноос ээлжид шинэхэн дугаараа Эрдмийн оргил цогцлбор сургуулиас үргэлжлүүлж байна. Багш бүрийн бахархлын 7 хоног эхэлж, ажил мэргэжлэрэн гойсон ачид багш нараа магтандуулж энэ цаг мөчид Эрдмийн оргил цогцлбор сургуулийн 7-гийн 3 ангийн чаминчлуу багштай илгээсэн эцэг эхчүүд болоод шавнырийнхан чин сэтгэлийн мэдчилгээг хамтдаа уламжилцгаая. Сайн байна уу? Налгачуудаа хайрт үгүй. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань яг одоо энэ цаг мөчид багш нарын баярыг тохиолуулсан ээлжид мэдчилгээгийн дамжуулахаар Эрдмийн оргил цогцлбор сургуулийн чаминчлуу багшийг зарим хүрэлцэн ирээд байна. За юуны өмнө багштай дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийн баярын мэндийг шавнырийнх нь нэг сайхан нэжгэлсэн алга ташилтаагаар хүргэж байна. За баярын мэнд хүргэе өгшөө сайхан баярлсан уу та? Баярлж байна. За тэгээд бид мэдээж мэдчилгээний захиалгын дагуу нэгэн хүмүүсийн чин сэтгэлийн үгс талархлыг өөрчлөөд эрсдэлгээгээ эхлүүлэхээс өмнө багштай бас товчхон танилцмаар байна. Чаминчлуу багш маань боловсролын салбарт хэд их жилдээ ажиллаж байгаа вэ? 7-гийн 3 анги маань таны хэддэх дааж авсан анги вэ? За би боловсролын салбарт 8 дахь жилдээ ажиллаж байна. 7-гийн 3 гэдэг анги бол миний хамгийн анхны дааж авсан анги байгаа. Тэгээд дааж авсан ангийнханд айгүй хайртай. Анхны одоо юм болгоо айгүй тийм дурсамжтай, гоё гэдэг болохоор ангийнханд айгүй хайртай. Гэхдээ тэр хайрлаж байгаа хайраа бол хизээж ил гаргаж үзээгүй. Дотроо бол айгүй хайрладаг. Чаминчлуу багшаа эцэг эхчүүд болоод энхрээ бяцхан шавнараас нь хэлэх зүйл дэндүү их байгаа. Тийм учраас мэдчилгээний өгс бүхэнд анхаарлаа хандуулах нь зүйтэй байхаа гэж бодож байна. 10 хаврыг үдэж алтан намартайгаан учран зодгсон айлын бяцхан үрсийг өгтөн авч амьдралын их талайд хөдөлсөн ачид багш минь таньдаан бид талархаж явдгаа. Бага ангийн балчирхан үрсийг тосон авсан учраач мэдэхгүй жаахан өхөд хөвгүүдийг өгтөх амьдралыг нь тэгшитгэж бидний бүх зүйлд дэмжиж явдаг анги багштай бяцхан шавнар нь маш их хайртай шүү. Тандаа багш нарын баярын мэнд хүргье. Хамгийн хөөрхөн, хамгийн мундаг багшийн анги болсондоо чин сэтгэлээсээ талархаж явдаг шүү гэсэн 7-гийн 3 ангийн хөөрхөн шавнар болоод эцэг эхчүүдийнх нь хүндлэл хайр шингэсэн бэлгийг танд уламжилж байгааг мань хүлээн авноо. Баярын мэнд хүргье. Чаминчлуу багшаа мэдээж мэрэгжил бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ тэр дундаа багш хүн гэдэг маш гоё эрхэм хүмүүс байдаг байхаа гэж бодож байна. Тэгээд хүн бүхний зүрх сэтгэл дуяатай байдаг тэр эрхэм хүнийг бас багш гэж алдрыг нь хүндэтгэн дээдэж дэлхийн онцөг болон бэрт энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Тэгээд таны бас шавнартаан гэсэн тэр их хайр хүндлэлийг дөнгөж саяхан бас баярын нөлмөс урсгаж байхтнаас мэдэрч байлаа. Тэгээд энэ бичлэг болол дурсамж болон хадгалагдана 10-20 жилийн дараа магадгүй том охид залуус болохдоо багшийнхаа хэлэх зүйлийг онцгойлон үзэх болов гэж бодож байна. Эцэг эхчүүд хүүхдүүдтэй хандаж хоёулаа сэтгэлээсээ хаалцсан. За ангийнхаа нийт хүүхдүүдэд хичээлийн жилд сурлага, урлаг, спорт одоо бүх амжилтыг одоо гаргасан тийм өгөөжтэй жил байх болтугай гэж бодож байна. Тэгээ нийт одоо бүх цаг үед хамт байдаг эцэг эхчүүдэд баярлалаа гэж хэлье. Оройд дээдлэн мардын багш таны хаан ойдмын шингээсэн баатар сүрийг магтан дуулдаг шүү. Олон ээжийн аавын охид хөвгүүдийн оюуны мэлмийг гэрэлтүүлж байгаа багш хэмээх алдрытай өмнө мэхийн яслаж хүнддэгдэг шүү. Тандаа багш нарын баярын мэндийг дахин хүргэж байна. Соён гэгэрүүл хийх үйлсэнд амжилт хүсье өгшөө. За баярлалаа. Нарны цацраа